Ер нь ерөнхий сайдын асуудлаар, засгийн газрын асуудлаар яа хийсэн бэ? Одоо гишүүд хоолын ямар байр суурийг илэрхийлсэн бол та нэг мэдээлэл өгөөч. Засгийн газрын ерөнхий сайдыг яах уу гэдэг асуудлаар зөвлөл оролцсонгүй. Бид нар бол өнөөдөр хөгжлийн банкны хуулийн шинжилгээ хариулгын талаар мэдээлэл сонссон. Асуулт асуусан. Тэгээд нүүх нь бол байнгын орооны явцын тайлан. Нийгмийн бодлого байнгын орооны. Тим зүйлээр л хөгжлийн банк шийдлэн зохион байгуулагдаад тэгээд экспортыг дэмжсэн ийм хөгжлийн институт байна гэдэг томьёолтой тэр үзэл баримтлалын хүрээнд хуулиар шинжилж байгаа юм. Урд нь болохоор зэрэг яг тодорхойгүй нэг тийм арилжааны маягийн банк байсан. Тэгээд ингэснээр том төслүүдийг хэрэгжүүлэх одоо загваргүй механизм болох гэдэг байхгүй юу? Тийм. Миний хувьд бол газрын тосны төслийг ялангуяа төслийн санхүүжилт болгоод тэгээд тэр зээл нь банкн дээр очиод дараа нь тэндээс буцаан төлөлтөнд хийгдэг ийм болбол хэрэгтэй гэж бодож байгаа. Та өчигдөр засгийн газрыг одоо огцруулахыг дэмжиж гар үсгээ зурцсан тий. Жагсагчдын одоо шаардлага дээр. Тэгээд энэ чинь бол одоо яг үүндээ хуулийн хүрээнд ерөөсөө огт үйлчлэхгүй юм шүү. Ингиж гадаа гарч жагсагчдын тэр бичигт гар үсэг зурж ахаар улсын хурлын гишүүн Лодо Самбагийн тэр альбан баланк дээр зурвал яасан бэ? Арай хууль эрхчлээ хувьд үндэслэл. За тэрийг та өөрөө л мэд. Би бол өөрийнхөө шийдвэрийг гаргаад үйлдэл хийсэн. Зүг бурууг нь би өөрөө бодож байгаа. Үндсэн хууль бол засгийн газрын тухай хуулиар засгийн газар огцруулах зүйл заалтан дээр иргэд эсэргүүцнэр юм уу иргэдийн эсэргүүцэл дээр улсын хурлын гишүүд дэмжиж гар үсэг зурснаар гэдэг заалт байхгүй л тий. Улсын хурлын гишүүдийн 4-ний 1-ийг одоо дэмжижээж их хурл хийсэн. Хэд ч баланкын тустай байгаа гэсэн шүү дээ. Хоёр юутай нэг нь хавсаргаад өгнө гэж ярьжлаа. Хараа иргэдийн тийм баланк гэж. За өөр юу асуулт юу вэ? Одоо засгийн газрыг бол одоо яг энэ үйлдэл дээр нүүд ёс зүйн хариуцлага хүлээгээд ерөнхий сайдыг огцрох ёстой гэж үзсэн учраас зурсан баг тийм. Тэр ерөнхий сайдыг огцрох хүндлэгээд их олон янзын юм яриад байна лээ. Нөгөө цүнхний асуудал байгаа. Би бол тэр дээр нь тайлбарлах хэрэгтэй гэж хэлсэн. Миний хувьд бол биш үү. Монгол улс хамтарсан засгийг байгуулахдаа бид нар олуулаа нийлж агаад төв үедээ зараад нэлээд мөнгө олно. Одоо нөгөө хил мөлөө холбоод тэгээ олон том төслүүдэд зэрэг их хүчээр өргөн фронтоор хэрэгжүүлнэ гэсэн. Тийм ээ. Гэтэл энэ дэлхийн ертөнц төв үедийн үн орчин өөр болчихлоо. Одоо энэ нөхцөл байдал дээр бол мөнгө нь байхгүй болсон. Мөнгө нь байхгүй учраас цомхон хүчээр илүү цэгцтэй газрын тоос, цахилгаан станц, хэдэн гол төсөл дээр фокуслаад тэгээд хямгтай ажилламаар. Гэтэл яаж яах гэхээр үгүй бид нар бүгдийг хийнэ. Өргөн фронтоор мөнгө байхгүй тэгээ яах юм? Тэгвэл эдийн засгийг одоо сэргээх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг нэмэх юм одоо үйл ажиллагаанууд явуулнаа гэдэг. Тэр дотроо гол санаа нь бол нөгөө төв үедийн хамт хүнээр бартаар өгөх асуудал байх. Тэгэхээр одоо улаан Монгол улсын төвлөрсөн төсвөөс тусдаа одоо тэр бүсийн хөгжлийн зам гүүр юу гэдэг энэ мега төслүүд эдний нийлбэр дүн нь бол манай энэ улсын төсвөөс чинь хэд дахин том. Тэгээ энэ ингээд бизнесийн зарчмаар хөрөнгө оруулалт татаад явдаг бол нэг хэрэг. Гэтэл төрийн өмчийн компаниуд өөртөө байгаа тусгай зөвшөөрлүүдэд өгөөд тэгээд нөгөөдөл нь зам гүүрийг нь 2 дахин үнэтэй үнээр барина. Дараа нь 2 дахин хямдхан үнээр түүхий давж таарна. Хэний компани хэний материалаар хэний ажилчид барих уу? Уурхаад дээр нь хэн ажиллаж ямар тоног төхөөрөмжөөр ажиллах ойлгомжтой. Тэгээд энэ ингээд эцсийн дүндээ эдийн засгийн энэ төвлөрлөөс илүү том Монголын төсвөөс хамаардаггүй. Монголын их хурлын хяналт шалгалтаас гадуур том төвлөрүүд үүснэ. Энэ бол миний бодлоор Монголын эрх ашигт нийцэхгүй зүйл. Тэгээ энийг хэд хэдэн хувилбараар түлхээд яваад. Тийм болохоор хэрвээ энэ дээрээ тулж байгаа бол татсан дээр. Тэгэх юм бол бид нар засгаас олно. За би энэ үзэл санаагаар гар үсэж байна. Илэрхийлсэн. Хүн нам бол одоо хамтарсан засгийн газарт очиж ажиллаж байгаа тий. Тэгээд та хүн намын гишүүн байж очиж зурчгаар бас хүмүүс таныг дараагийн намын дарга болох гэдэг нь дараагийн улс төрийн нүүдлээ хийж гинэ үү гэж бас яриад л. Одоо та бүхэн ярьж байгаа шүү бид нар нэг өрөөнд нэг хідүүлэх нэл хүмүүстэй. Тийм учраас иймэрхүү үйлдэлд бол хэцүү. Гэхдээ улс төрийн нэг тийм элдв сони юм ихээс илүүтэйгээр бол цэвэр ихтгэл үнэмшлийн асуудал. Анханасаа тэр хил холболтыг дагаж орж ирсэн гэрээн дээр би бас саналуудаа тусгуулж зарим саналыг гаргаж тусгуулж чадсан. Тэгээд дараагаар нь уул уурхайн биржийн тухай хуулийн дээр бас дайвраар нэг бартер гэдэг нэг сони асуудал орж ирсэн. Тэрүүгээр шууд хурцаар санаагаа илэрхийлсэн. Үүний дараа нэг 3 төслийг төсөөс гадуур гаргаж хагаад
төлбөрийн төлөхгүй гэж бодъё гэж нүдэн ханжгаад явуулъя гэсэн бас сонио хөвөл явж байгаа. Тэрний дараагаар ерөөсөө энэ бүс нутгуудаа хөгжүүлэхэд тулд олон зэрэг төслүүдийг барталтад явуулъя гэдэг ийм зүйл. Тэгэхээр би цаана дахиад хэлэхэд энэ оролдлого, энэ санаа бол миний хувьд төвчж болохгүй. Тийм учраас би өөрийнхөө улс төрийн үзэл санаагаа илэрхийлж, олон нийтийн өмнө илэрхийлж тэр жагсаалыг дэмжсэн. Их хурлаар хэлцэх боломжтой. Их хурлын гишүүний бланк дээр гараа өсөж зурх уу? Одоо тэр одоо иргэдийн зураад байгаа юм бол хууль эрхцээ хөвөмжөнд юу гэдэг боломжгүй болчиход байгаа байхгүй хэлцэх. Яа боломжгүй гэж би тийм хуулийн дээр тийм заах байхгүй юу? Нэгдүгээр гишүүний хувьд, хоёрдугаар иргэнийхээ хувьд эсэргүүцлээ илэрхийлж хүмүүстэй санал бодлоо хуваалцаж дэмжиж шít. Тэр бол миний хувийн шийдлийн асуудал. Хүн нам хизээ их хурлаа. Хизээ гэнэ? Их хурлаа их. Одоо нөгөө мэдгүй бид нар юугаа товоо гаргааг байгаа. Ер нь бол хуулиар хийх ёстой. Энэ. Одоо нөгөө улс төрийн намын тухай хуулийг хэлсэн шүү дээ. Тэрнээс гадна намын дараагийн асуудал хэлсэн. Мэдгүй байна. Ярилцааг байна. За баярлалаа.